үзэгчдээ сайн телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон урвалж үзлийн энгэрвэж төвчөртэй мэдээллийг та бүхэндээ хүргэж болно. Дэлхийн эрүүл мэндийн яам Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудын хамтарсан элэг бүтэн Монгол аян хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ аяны хүрээнд манай аймгийн явц хэр байгаад үнэхээр Улаанбаатар хотоос 7 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжилтнүүд ирж ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нийт 103,608 хүн амтай ба үүнээс элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд БЦ вирусын илрүүлэх шинжилгээнд хамрагдвал зохих 15-аас дээш насны хүн ам 64,520 үндэсний статистикийн хорооны хүн амын тооцоогоор 66,388 хүн үүнээс 2017 оноос хойш нийт төлөлтийн хувь 47,94%, хамрагдсан хүн амаас вирус эерэг гарсан 1527, С вирус эерэг гарсан 863, үүнээс тоолуулах шинжилгээнд орсон 537, Элиса 768 байна. Одоо эмүүж байгаа В вирусын 324, С вирусын 324, БЦ хавсарсан 3 байна гэсэн судалгаа байна. Элэгний хавдартай хяналтанд байгаа 63, элэгний хатууралтай хяналтанд байгаа нь 17 байна. 2017 онд эмнэлгийн мэргэжилтнүүдээс 1103 хүн шинжилгээнд хамрагдсан ба үүнээс В вирус эерэг гарсан 54, С вирус эерэг гарсан 62 байна. Иймээс ард иргэдийг БЦ вирусны эсрэг вакцин хийлгэх урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. За та бүхэнд энэ өдрийн ямар амгалан айлтгая. Манай улсын хэмжээгээр 2017 оноос эхлэн элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр бол хэрэгжиж эхэлсэн байгаа. Өнөөдөр манай аймагт элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яам, халдвар өвчин судлалын үндэсний төвтэй хамтран онон сантай хамтран гүйцэтгэж байгаа. Манай аймгийн хэмжээгээр 103,000 хүн амтай. Үүнээс зорилттой хүн маань 15-аас 65 насны. Энд статистик мэдээгээр одоогийн байдлаар манай аймгийн хамрагдах ёстой нийт хүн амын 37.9% нь хамрагдаад байгаа. Хамрагдсан хүнээс Б вирус эерэг илэрсэн бол 1527, С вирус нь 863 хүн хамруулаад байгаа. Энэ вирус илэрсэн хүмүүсийг цааш нь тоолуулах шинжилгээнд хамруулна. Манай аймгийн хувьд бол тоолуулах шинжилгээг Улаанбаатар хот буюу 3 дугаар шатлалд хийгдэж байгаа. Энэ бас нэг бэрхшээлтэй тал болж байгаа. Одоо тоолуулаад нийтдээ 768 хүн тоолуулга хийлгээд Б вирусын 324, С вирусын 334, хавсарсан 3 бол эмчилгээнд хамрагдаж байгаа. Энэхүү хөтөлбөр нь манай хүн амын дунд эрт илрүүлгийн үндсэн гол хөшүүрэг болж байгаагаараа илүү ач холбогдолтой байгаа. Энэ вирусаар үүсгэгдсэн хавдрын эсрэг энэ хөтөлбөрийн хүрээнд бид нар зогсож чадхаар байгаамаа. Манайд 49 50% зорилттой бүлгийнхаа бид нар зөвхөн 50%-ийг хамруулад байгаа. Тухайн хөтөлбөр маань 2020 онд дуусна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол бэрхшээл нь даатгалд хамрагдаагүй хүмүүс нь тухайн тусламж үйлчилгээг авах боломжгүй байгаа. Энэ юуг ашиглаад бүх ард иргэдэд та бүхэн сард 3,800 төгрөг төлөөд жилдээ 38,000 төгрөг төлснөөр цаашдаа 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас авах ёстой учраас иргэн бүр тодорхой хэмжээний үүргээ ухамсарлаад даатад хамрагдаж элэгний БЦ вирусын илрүүлэлтийн шинжилгээнд заавал хамрагдахыг бол та бүхэнд уриалж байна. Бид Баян-Улгийн аймгийн эрүүл мэндийн газар Баян-Улгийн аймагт элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын үнэлгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яам мэргэжлийн холбоо төрийн бас байгууллагууд хамтраад ингээд зохион байгуулалт үнэлгээг хийгээд явж байна. 7 хүний бүрэлдэхүүнтэй Баян-Улгийн аймагт ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон талаар баруун эргийн бүсийн мэргэжилтэн
болоод Стэнфорд их сургуулийн Азийн элгийн төвийн захирал профессор Сами Со, миний бие Орон сангийн төвийн дарга шинжилгээний доктор Даштржин Наранбаатар, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Инх Бат, халдвар төвчин судлалын үндэсний төвийн эмч хяналт хариуцсан эмч Баатрал, мөн ийм хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр бид ингээд Баян-Улгийн аймагт ажиллаж байна. Гол одоо бидний ажлын зорилго бол Илүүтэн Монгол үндэсний хөтөлбөрт Баян-Улгийн аймагт хэр зэрэг хэрэгжиж байна. Баян-Улгийн аймгийн хувьд бол одоо аймагуудын дундаа эртэлрүүлтийн одоо хуваарь бол нэлээд сүүл хавцаа явж байгаа. Тийм учраас ажлыг сайжруулах ард иргэдийн дундах одоо вирусын эртэлрүүлтийг одоо идэвхтэй болгох энэ чиглэлээр эрүүл мэндийн газартай маш их төвхтэй ярилцаж байна. За мөн аймгийн засаг даргын тамгын газар холбогдох албаны хүмүүстэй энэ талаар уулзж ярилцсан. Ер нь бол Баян-Улгийн аймагт сүүлийн үед илгэний вирусын тархалт бол бас их хурдтай өсөж байгаа. Б вирус, мөн А вирусын одоо цочмог халдварууд их гарч байна. За тэгэхээр энэ чиглэлээр ард иргэд маань одоо Баян-Улгийн аймгийн иргэд маань вакцинд хамрагдах, Б вирусын эсрэг вакциныг сайн хийлгэх энэ Илүүтэн Монгол үндэсний хөтөлбөрт одоо даатгалаас эртэлрүүлэлт нь үнэгүй байгаа, вирус тоолох нь үнэгүй байгаа, бүх 100% хөнгөлөж байгаа гэсэн үг. Эмчлэгдээд одоо эмнүүд нь бүгдөө 100% хөнгөлөгдөж байгаа. С вирусын бол Б вирусын бол 50-60% хөнгөлөлттэй байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд оролцох одоо шаардлага бол маш их байна. Тэгэхээр зэрэг энэ мэдээллийн хэрэгслээр дамжуулаад та бүхнийг Илүүтэн Монгол үндэсний хөтөлбөрт маш сайн оролцоорой гэдгийг бас энэ ташрамд уриалъя. Өнөөдөр аймгийн боловсрол соёл урлагийн газраас 2019-с 20 оны хичээлийн жилийн зорилго зал тодорхойлох өнгөрсөн оны хичээлийн жилийг дүгнэх зорилго бүхий багш удирдах ажилтнуудын бага хурал хөгжим драмын театрт боллоо. Бага хуралд багш удирдах ажилтнуудаас гадна аймгийн удирдлагууд оролцож санал бодлоо солилцлоо. 2019 он боловсролын салбарт маш олон эрх зүйн шинжилгээг хийгдсэн жил болсон талаар салбарынхын онцлолоо. Тухайлбал өнгөрөх 4-р сард багш нарын 7-р их хурал 25 жилийн дараа хуралдаж багшид чиглэсэн олон асуудлыг шийдвэрлэж чадсан мөн эрх зүйн дүрм журам шинжилгээгүй байсан тул засгаас анхаарал хандуулж олон төрлийн багш сургууль цэцэрлэгт чиглэгдсэн дүрм журмуудад шинжилэл хийгдсэн байна. хүлээж авах уу гэж хэлээ. За засаг дармаа сая нээлтэн дээр хийж байгаа ажлууд манай тулгымс асуудлыг нэлээд хэллээ. Бид бол ажил авчаад энэс 3 жилийн өмнө Баян-Улгийн аймаг тулгымс 10 төрлийн асуудлыг гаргаж ирсэн. Энэний 3-т нь бол яа харахгүй манай боловсролын салбар загсаж байгаа. Тэр үед бол манай аймгийн нийт хэсэгт хамаарж байгаа хүмүүсийн тоо хэд байлаа. Өнөөдөр хэд хүрж байгаа гэдгийг бас энэ салбарын улсууд маань бүгд мэдж байгаа. Энэ дотор хамгийн том тулгымс асуудал бол сүүлийн 20 гаруй жил манай аймгийн төгсөж байгаа хүмүүсийн маань улсын хэмжээнд, бүсийн хэмжээнд аймагт үзүүлж байгаа үзэгдэл нь бол нэлээд хойшоо байсан. Өмнөх үеийн аймгийн удирдлагууд, аймгийн боловсрол салбарын удирдах байгаа улсууд бол энэ нөгөө тулгаарчлсан асуудал байсан. Бид нар ч гэсэн энэний төлөө энэ тулгымс асуудлыг нэгдэн багтааж энэ төгсөж байгаа төгсөгчдийн маань, сурж байгаа нийт сурагчдын маань, багш нарын маань мэдлэг боловсролыг дэвшлүүлэх, багш нарыг урагшлуулах, Баян-Улгийн аймгийн төгсөгчдийг Монгол улсад маань нэртэй төрөлд болохын тулд нэлээд сармааж ажиллаж байгаа. Энэ бол та бүхэн бас бид нарыг дэмжиж, бид нарын гаргасан шийдвэрүүдийг дагаж, та нар маань ч гэсэн өнөөдөр хүртэл сайн ажиллаж байгаа гэдгийг би хэлье. За 2019 оны хувьд бол оноо боловсролын салбарт бол маш олон шинжилэл хийгдсэн, эрх зүйн шинжилгээ хийгдсэн жил болсон. Тухайлбал 2019 оны 4-р сард багш нарын 7-р их хурал 25 жилийн дараа хуралдаж, тухайн хурлын үеэр
багшид чиглэсэн олон асуудлыг бол газар дээр нь шийдвэрлсэн. За мөн эрхцийн олон дүрм журмууд бол шинжилэл хийгдээгүй байсанд бол боловсрол сувилшгаан спортын яам төр засгаас анхаарал хандуулж олон төрлийн багшид чиглэсэн сургууль цэцэрлэгүүд чиглэсэн дүрм журмуудад бол шинжилэл хийсэн ийм он жил болж өнгөрлөө. За боловсрол соёл урлагийн газрын хувьд бол багш сургууль хүмүүжүүлэгчдэд бол илүү төлөв анхаарч хүүхдүүдэд яавал эрдэм боловсролыг чанартай өгөх вэ гэдэг дээр бол бид нар дүн шинжилгээ хийсний үндсэн дээр багш нарыгаа бол гадаад дотооддоо бол захиалгад бус төлбөртэй бус олон талын сургалтанд бол ингээд хамруулж ажилласан байгаа. За бид өнөөдрийн хурлаараа мөн 2019-2020 оны хичээлийн жилдээ бид нар ямар ажил хийх үү? Хүүхдэд чиглэсэн, сургууль чиглэсэн, сургуулийн өмнө насны хүүхдэд чиглэсэн, багштай чиглэсэн, удирдлагатай чиглэсэн ямар ажил хийх үү гэдэг зорилготой бид нар хэлцээд өнөөдрийн хурлаар багталж цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх юм аа. Нийт багш нартаа шинэ хичээлийн жилийн мэндийг дахин хүргэж, ирж байгаа хичээлийн жилдээ их амжилт гаргаж, үр дүнд хүрсэн ажил хийж бүтээн гэдэгтээ итгэлтэй байна. Бүгд найрамдах Итали улсын иргэн 76 настай Элен энэ сарын 24-ний өдөр Баян-Улгийн аймгийн Алтан цогц сумын нутагт орших Цамгаар ууланд авиралт хийхээр гараад буцаж ирээгүй гэсэн мэдээллийн дагуу Тус аймгийн онцгой байдлын газрын албан хаагчид эрен хайх ажиллагаа зохион байгуулад байсан билээ. Аялал жуулчлалын Казак Тавр компани суудлын машинаар өглөө Цамгаар уулын бэлд хөргүүж ууланд авиралт хийгээд мөн өдрийн 17:00 цагт бууж ирнэ гэж жолоочдоо хэлээд явсан аж. Иргэн Элен тоглосон цагт буцаж ирээгүй тул Казак Тавр компани удирдлагууд энэ сарын 25-ны өдрийн 10 цаг 18 минутанд аймгийн онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу тус газрын орлогч урьдчилан сэргийлэх тасгийн дарга дэд хурандаа бат хэлбээр ахлуулсан албан хаагчид нохоогоор 25-ны өдрийн 5 цаг 50 минутаас эхлэн эрен хайх ажиллагаа явуулж эхэлжээ. Эрен хайх ажиллагааны явцад иргэн Элен уулнаас буусны дараа машиндаа очилгүй тус сумын мачин дээгийн гэрт ухнаад 25-ны өдөр Өлгий Улаанбаатар чиглэлийн автобусаар Улаанбаатар хот руу явсан нь тогтогджээ. Энд хүрээд сайн төлөвлөлийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Дараагийн хөтөлбөрөөр иргэн уулзлаа баяртай үзэгчдээ.